энэ оруулж ирсэн хөгжлийн төлөвлөгөөнд туссан 1.9-ийн 2 дугаар заалт болохоор нийт 4 нисэх бодлын асуудлыг хүндсэн байхад энэ дээр болохоор зөвхөн чой болсон тусад нь аваад өөр санхүүжил тавьж гин гэж ойлгоод байна л та. Тэгэхээр нөгөө бодлого бас алдагдах юм биш үү гэдэг санаа байна. За тайлбарлая. Яам зам тээврийн яамнаас байна уу? 8 номер. Сайдуудыг дуудъя. Зам тээврийн яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Бат хоёр байна. За энэ Дорнод аймаг бол бас зүүн талын аслагдсан юм аймаг байгаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэх бас юм шаардлагын дагуу бид нар бол нисэх буудлын хөөрч өгөх зурвасыг шинжлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Бүтэлсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгээс ирсэн ажлын даалгаврын өсөлтийн дагуу бид нар ажлын даалгавар боловсруулаад өгсөн. Одоо зураг төсөл нь хийгдэж байгаа. Тэгэхээр энийг бас шийдэх нь зүйтэй гэж бодож байгаа. Зам тээврийн яамнаас бол Дорнод аймгийн нисэх буудал, Ховд, Өмнө Говь, Овс аймгийн нисэх буудлуудыг бас өргөтгөх шинжлэх ажлыг бол дэмжиж бодлогоор оруулсан. За 8 номер нэмж хариулъя. Тодорхой хариулаарай гишүүний асуултанд. Манайх бол бүгдийг л оруулна гэдгээр л дэмжиж байгаа. Бид нар бол бүгдийг л гэдгээр явж байгаа шүү дээ.